Байцгаана уу? Та нар энэ удаад топик өгөх гэж байгаа юу? Солонгост 1 сарын 11-ний өдөр топик болох юм билэ. Тэгээд энэ удаагийн топикт би бас бүртгүүлсэн байгаа. Өнөөдөр 12 сарын 21-ний өдөр учраас 1 сарын 11 хүртэл нийт 21 хоног үлдсэн. Тэгээд энэ үлдсэн хоногуудын туршид би бас топик бэлдэж байгаа бичлэгүүдээ оруулах санаатай байна. Тэгээд бэлтэнгээ бас мэдэж авсан зүйл болон бас мэдээллүүдээсээ та бүхэнтэйгээ хуваалцъя. Тэгээд та бүхэн ч гэсэндээ мэддэг зүйлүүд болон мэдээллүүдээсээ бидэнтэй бас бусдтайгаас хуваалцаарай. Тэгээд комент хэсэг дээр бичээд өгөөрэй. Тэгээд өнөөдөр болохоор амралтын өдөр. Тэгээд би өнөөдөр гэртээ биш намын сая явж бэлдэх гэж байна. Тэгээд бүгд хамтдаа явцгаая. Номын цаа яваад ирсэн байгаа. Өнөөдөр болохоор би эрги буюу унших даалгаврыг хийсэн. Тэгээд миний хувьд болохоор топикийг хийхдээ ерөнхийдөө эрги төггийн гайгүй мөртлөө сэги дээрээ ерөнхийдөө жоохон оноо алдчих гад байдаг. Тэгээд энэ удаад бас сэgiгээ бас давтах санаатай байна. Тэгэд би болохоор хамгийн сүүлд 3 жилийн өмнө топик өгч ийсэн. Тэгээд 3 жилийн өмнө өгчөөд одоо топикийн маань хугацаа ч 2 жил байдаг шүү дээ. Тэгээд 2 жил нь дууссан учраас бас энэ удаа дахиж өгөх санаатай байна. Тэгээд энэ удаа бас топик бүртгүүлэх гээд сайт руу орсон чинь бас олон төрөл болсон байлээ топик чинь өөрөө. Би бас эхэндээ бол ямар ялгаатай юм бэ энэ эднэр чинь гэдээ бас нэлийн эргэлцсэн. Тэгээд та бүхэнд бас мэдгүй хүмүүс байвал би бас өөрийнхөө мэдж авсан зүйлсээс тайлбарлая. Топик PPT, тэгээд топик IBT, тэгээд топик Maragi гэсэн ийм 3 төрөлтэй болсон байлээ. За топик PPT-ийн болохоор paper based test буюу одоо цаасан дээр хийдэг. Яг өмнө нь бидний хийдэг байсан шиг адилхан цаасан дээрээ бичээд цаасан дээрээ бөглөдөг. Тэр тест хэвээрээ юм бэлээ. Би бас энэ удаад PPT-гээ өгнө. Тэгээд энэ нь болохоор жилд яг 6 удаа болдог PPT нь. Тэгээд топик 1 нь болохоор 40,000 вон юм бэлээ. 2 нь болохоор 55,000 вон юм бэлээ. Тэгээд топик IBT нь болохоор internet based test буюу компьютер дээр шалгалтаа өгдөг тест юм байлээ. Тэгээд анхандаа болохоор компьютер дээр өгдөг юм бол одоо гэрээсээ өгдөг юм байх таа гэж бас нэлийн эргэлзэж бодсон. Тэгсэн чинь гэрээсээ өгдөг бол биш. Яг тийм мэргэжлийн компьютертэй интернеттэй тийм газарт очиж тестээ өгдөг юм байлээ шүү. Тэгээд IBT-гийн ерөнхийдөө сайн тал нь гэвэл чихвчээр хувь хүн болон нэг чихвч зүгээд сонсдог учраас бас жоохон төвлөрсөн тий ямар нэг анхаарлаа сарнилахгүйгээр төвлөрч сонсох бас боломжтой юм байлээ. Тэгээд хэрвээ цаасан дээр бичгээс илүү тайпинг нь хурдан хүн байвал бас компьютер дээр шууд бичгтээ тайпинг хийдэг болохоор тэрнээс амар юм байлээ шүү. Тэгээд IBT нь болохоор хэдвэ гэхлээр IBT 1 нь болохоор 70,000 вон, 2 нь болохоор 95,000 вон юм байлээ. Тэгээд бас адилхан жилд 6 удаа болд юм байлээ. Тэгээд топик Maragi-нд болохоор солонгос хүнтэй яриад шалгалтаа өгдөг тийм тест. Тэр нь болохоор нийт 30 минут үргэлжилдэг. 30 минут үргэлжлэхдээ 6 асуулт гарч ирд юм байлээ. Тэгээд тэр 6 асуултанда хариулаад явчих юм байлээ. Maragi ярих тест нь болохоор 80,000 вон юм байлээ. Жилд нийт 3 удаа болд юм байлээ шүү.
Тэгээд энэ удаад 1 сарын 11-нд болох гэж байгаа нь болохоор миний бүртгүүлсэн paper based test PBT тест байгаа. Тэгээд энэ шалгалтандаа тэгээд бэлдэж байна. Тэгээд бас өөрийн мэдэж авсан зүйлсүүдээ та бүхэндээ ингээд ярьж тэ YouTube дээрээ оруулж хуваалцахыг хичээх болно. Тэгээд тэгээ бас нөгөө нэг юу яг хаанаас бэлдэж байгаа вэ? Тэ? Яг юугаар бэлдэж байгаа вэ гэж бас бодож болох юм. Би болохоор хувьдаа тэгги буюу эргээ болохоор юу Топкийн сайт руу ороод бэлдэж байгаа. Топкийн сайт дээр нь ерөнхийдөө бол өмнөх тестүүдийн асуултууд эргээ СГИ-ийн PDF файлаар оруулсан байт юм байлээ. Тэгээд хариултаа ч гэсэндээ PDF файлаар оруулсан байдаг учраас тэрийг татаж аваад хийгээд авахд ерөнхийдөө боломжийн юм байлээ. Тэгээд сайтн дээрээ бас бүглөх тийм бүглөөд хариуг нь шууд гарах тийм бас боломжтой юм байлээ. Тэгээд СГИ-гээ болохоор яаж хийж байгаа вэ гэхлээр эхлээс нь өөрөө шалгалтаа одоо файлаар татаж аваад хийж үзээд тэмдэг дээрээ хийж үзснийхаа дараа юу тааруулж үздэг. Тэгээд бас YouTube дээр бас олон тийм солонгос багш нарын оруулж байгаа хичээлүүдийг бас үздэг байгаа. Тэгээд миний болохоор санал болгож байгаа YouTuber багш болохоор юу шүү. Honey Jamie гэдэг YouTube channel байдаг. Honey Jamie-гийн бас багш үнэхээр СГИ дээр бол үнэхээр сайн юм байлээ. Өмнөх шалгалтын дээр би бас Honey Jamie багшийн оруулдаг бичлэгүүдийг дандаа үздэг байсан. Тэгээд тэр үед бас 6 авсан байгаа шүү. Тэгээд тэр багшийг бас сайн үзээрэй. Бас сайн задаг багш л шүү. Тэгээд бас сүүлд бас хайж үзсэн багш YouTube channel маань болохоор Сунса topic гэнэ. Тэгээд энэ дээр бичээд оруулжээ. Тэгээд энэ багш бас мундаг заад юм байлээ. СГИ болохоор. Тэгээд энэ хоёрыг үзээрэй гэж хэлье. Тэгээд та нар бас өөрсдийн үздэг YouTube channel буюу багшийг бас комент хэсгээр бичээд надад бас хэлж өгөөрэй. Бүгдээрээ бас хамтдаа мэдээлэл хуваалцъя. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Гэртээ орж ирэхээс өмнө бумапан авсан. Тэгээд бумапанаа эзэцгээе.